Хамтгаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Common Солонгос хэлний сургалт зуучлалын төвийн үүсгэн байгуулагч Захирал Гантогоо, за мөн Common Солонгос хэлний сургалт зуучлалын төвийн ерөнхий менежер Гэрэл Туянаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Өглөөний мэнд хүргэе. Дуучин Гантогоо мань Захирал Гантогоо гэх. Очлоо ямар ч юм. Захирал болчлаа тий. За Common Солонгос хэлний сургалт зуучлалын төв байгаа. Хизээ нэгдв нэрний утгыг эхлээд асуугаад хэлье гэж бодлоо. За төлгөө ах уу. За олон жил хүсэж мөрөөдөж явсан өөрийнхөө бас сургалтын төвийг Солонгос хэлний сургалтын төв болон Солонгос сургалт зуучлалынхаа төвийг нэгээд одоо ер нь сар гаруй хугацаа болсон байна. Тэгээ маш амжилттай бас манай сургалтын төв маань үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байна. Тэгээ нэрний хувьд гэх юм бол маш олон жил бас бодож явж ирсэн. Ко гэдэг нь Корея, Мон гэдэг нь Монголиа. Тэгээ хурдан хэлээд үзтээ. Common. Тэгээ Common наашир хамтдаа, за мөн Common гэдэг англи үг үүдэг тэр нь болохоор нийтээрээ хамтдаа гэсэн утгатай бас ийм үг байгаа. Тэгээд хэдүүлээ хамтдаа урагшлын мөрөөдлийнхаа төлөө хамтдаа Common гэсэн одоо ийм агуулгыг илэрхийлсэн байгаа. За байгуулагдаад удаагүй тий. Одоо яг оюутан залуустаа бас маш том хөрөнгө оруулалтыг хийхээр ингээд сэтгэл шулуурсан байгаа. Тантай танилцъя. За сайн байна уу, намайг Гэрэл Туя гэдэг. За би өөрөө болохоор өмнө нь бас маш олон жил сургалтын байгууллагад ажиллаж исэн. За тэгээ одоо яг Common сургалтынхаа төвийг гардаад өөрөө ерөнхий менежерээр ажиллаж байна. За туршлагатай хүмүүс нэгдсэн одоо байгууллага шүү дээ тийм. Тэргүй яах вэ? Тэгэхээр одоо зорьжсон хүмүүс маань за нэгдүгээрт хилээс сурчих нь хэлний маш олон сургалтууд байдаг. Түүнээс гадна зуучлал гэдэг нь маш их гоё таалагдж байгаа. Зуурчлагтаа бас яг ийм итгэлтэй томоохон сургуулиудад зуучлж өгдөгөө гэдгээрээ бас их гоё таалагдж байгаа. Тэгээд юуны төрөнд сургалтын төвийн одоо үйл ажиллагаатай танилцъя тий. Ямар үйл ажиллагаанууд байна. За тэгээд топикийн оноонууд гэж байдаг тий. За тэр бүхнийг гоё асууя. Яг нь нарийн юмыг бол манай ерөнхий менежер маань бас ярих бах. За ерөнхийдөө манай сургалтын төв мэдээж гадуур маш олон сургалтын төв өөрөөрийн онцлогтой сургалтын төв, сургууль зуучлалын төвүүд байж байгаа. Манайх сургалтын төв маань ерөнхийдөө бол Солонгосын магадлалын итгэн гэсэн шилдэг ихтэй сургуулиуд руу манайх зөвхөн явуулна. За одоо юу гэдэг нь одоо бизнесний сургууль ч юм уу тиймэрхүү сургуультай ерөөсө хамтарч ажиллахгүй. Хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр манай сургалтын төв дээр хурж ирээд Солонгос хэлийг мэдэхгүй байсан ч анхан одоо суургийн анхан шатнаасаа эхлээд Солонгос хэлээр сурж агаад тэгээ манай сургууль зуучлалаар бас ингээд зуучлалаар хүссэн мэргэжлээрээ Солонгос улсын магадлалын итгэл гэсэн шилдэг ихтэй сургуулиуд руу хүссэн мэргэжлээр манайх явуулна. Тийм учраас бүх одоо шат дамжлага бол нэг газраас одоо ингээд явна гэсэн. Хамгийн гол нь манайхаас одоо Солонгосын хүссэн мэргэжлээрээ Солонгосын сургуулиуд руу явахад бид нар бас цаашдаа манайхаар дамжсан оюутнуудтай дамжуулж бас юм common community гэж байгаа. Тэрний юу гэхээр тэдэртэй туслах очингуудаа одоо цагийн ажил юу вэ? Визээ хэрхэн сунгуулах уу? Одоо цэнхэр үнэлгээ хэрхэн авах уу? За тэр нь аюугаа хямдралтай K-pop тоглолт байна. Энд бас тэр ажлын газрын захирал нь мухааштай шүү. Гэдэг ч юм уу тэдэртэй care хийсэн үйлчлэгийг бид нар шин сэтгэлээсээ бас хамтарч хийнэ гэж бодож байгаа. Эхнээсээ очисон оюутнууд маань тэр нэг жилийн дараа гэхэд хангалттай амьдралдаа дассан байдаг учраас дараагийнхаа оюутнуудтай туслах ч юм уу ийм эргэх холбоотой хамгийн гол нь бид нар бас манад мэдээж энэ хүүхдүүдээ Солонгосоор сургахаар явж байгаа манай Солонгос хэлний сургалтын суулгаж байгаа хүүхдүүдтэй хинээс мөнгө гарах уу? Эцэг хийсэн мөнгө гарна шүү дээ. Эцэг ихтэй эргэх холбоотой бид нэр ажиллана гэж бодож байгаа. Тэрнээс гадна хоёр орны одоо соёлын ядгаа зааж өгөх. Солонгос очингуудаа хүний хөл дээр гიშгэнгүүтээ гараас нь байж болохгүй шүү дээ. Боо юм болно шүү дээ. Гэхдээ мэдхгүй ингээд барьчих шүү. Би ч бас тийм үедээ тохиолдож ирсэн байхгүй юу тий. Гэх мэдчлэн соёлын ядгаа зааж өгөхөөс гадна гэгвинт одоо юу гэдэг вэ? Гинт аав ээжээсээ хоол эх орноосоо хоол сурчаад бас хүн сэтгэл зүйн асуудал маш их гардаг. За тэгээд хамгийн гол нь тэр K-драма дээр гардаг шиг K-pop idol чи гудамжаар тийм сайхан царайлаг хүмүүс явахгүй. Тэгээд ажил нь бас тийм хялбар байдаггүй гэдэг ч юм уу те. Энэ тал дээр би өөрөөсөө соёлын хичээл орж байгаа юм. Гэх мэдчлээ. Тэгээд ийм зөвхөн хэл биш. Зөвхөн давхар хэл биш. Тэгээд энэс гадна бас манай нарийн юмыг манай ерөнхий менежер нас ярина. За ямар ч байсан эхлээ Солонгост одоо бакалавр эсвэл магистр суралцах хүсэлтэй хүүхдүүд маань болохоор топикийн оноо буюу Солонгос хэлний төвшин татвар шалгалтын оноог заавал өөртөө авсан байх хэрэгтэй байдаг. За топик болохоор 1-ээс 6 дугаар төвшинтэй. За 6 нь хамгийн өндөр, нэг нь яг анхан шатных гэж хэлэхэд болно. За манай дээр ер нь бол суур анги, тэгээ топикийн анги гэж байдаг. Суур ангин Солонгос хэлийг яг анхан шатнаас буюу үсгнээс ахуулаад үзээд дунд шат буюу топикийн 3 дугаар төвшин хүртэл мэдээллийг аваад
үргэлжлүүлээд цаашаа топикийн тактикийн ангид сурвал топикийн оноогоо илүү ахиулаад явах боломжтой. Тэгэхээр нөгөө топикийн оноо маань хэр байна гэдгээсээ шалтгаалаад тэр тухайн хүүхдийн маань авах тэтгэлгийн хэмжээ маань өсөөд явцдаг гэж хэлэхэд болно. Өстой яг эндээс нэрээ очиж байгаа оюутнууд маань очиод тэнд те бас ядаглал нэг цагийн ажил олоод хийчих гэхээр асуудал байгаад байдаг. Тэгэл янз янзын бас мэдгүй. Хэлгүй бол ямар ч ажил олдохгүй. Тийм шүү те. Тэгэхээр хамгийн том давуу тал нь Монголдо хэл сураад очих давуу тал нь гэдэг нь тэр байгаад шүү дээ. Ерөөс хамгийн гол нь эндээ хилээ сураад явах. Очоод хилдээ бэлтгэл суух хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Мөнгө санхугаа хэмнэ. Цаг хугацаагаа хэмнэ. Мөн эндээс бүх нөгөө соёлын ялгаа болон одоо бусад нөгөө очоод яах вэ ийхүү гэдгээ мэдээд очсон оюутан бод шал өөр. Хажуугаар нь одоо өөрөд нь хэлдэг тэр цагийн ажил хүртэлтэй отох боломжтой ийм л байдаг. Ер нь Ослын бодлоос буугаад ядаж л метрогоор эхлээд те яваа сурталсан. Ямар ч одоо Ослын бодлоор очоод тэгдэж шүү хөрхийс үл ингээд яахаа мэдэхгүй одоо ингээд те тэр энэ бүхнийг манай сургалтын төвөөс ингээд дамжаад явсан оюутнуудаа бид нар анхан шатны амьдрах ухаан те сэтгэл зүйн одоо боловсрол те мэдээллийг нь олгоод ингээд явах юм аа. Ийм л одоо бас чин сэтгэлээсээ бид нар бүгдээрээ хамтан тэгээд. Өстой тэр нэг ийм ирч хүчтэй хүмүүс зүгээр бүлэгээ байж нөгөө очоод сурах гээд очиж байгаа сургалтын төвд хамрагдж байгаа хүүхдүүд маань ч гэсэн нэлээд гоё ирч хүчтэй гоё сурч болоо гэж бодож шүү. Яг Солонгост очиод хэлний бэлтгэлд сурж байгаа хүмүүсийг харангуут хэлээ сурж явах явцдаа буцаж ирээд байх тохиолдол байгаа. Маш 90 тойронд бол зөндөө байгаа гэдэг. Тэгэхээр яг эндээ сайхан гэр бүлтэйгээ тий сайхан сурж агаад за топикийнхоо оноог авлаа, гоё тэтгэлэг авлаа, бүр дээрээс нь тий тэгээд очиж сурах юм бол бас гоё яагаад байна шүү дээ тий. Манай гэрэлтээгийн хувьд ч гэсэн Солонгост сурж исэн. Тэгээд сурахтаа бүр 4 жил 100% тэтгэлэгтэй сурж исэн гэсэн. Би ийм гоё туршлагатай хүнээс бас үг сонсё. За, ер нь бол тэтгэлэг гэж ер нь бол олон төрлөөдөг аахгүй. За, одоо яг манай монголчуудын сайн мэддэг засгийн газрын тэтгэлэг буюу GKS гэж байгаа. За, сургуулийн тэтгэлэг гэж байгаа. За, хичээлийн явц дундаа бас авдаг дүнгийн тэтгэлэг гэж байгаа. Би болохоор яг 10 жилээ Монголдо төгсөөд тэгээд тэр үедээ мэдээж топикийн 6 дугаар түвшинтэй байсан. Тэрүүнгээрээ дамжуулаад шалгаруулалтанд ороод бараг 3-4 шаттай шалгаруулалтанд орж иж топик одоо 6-тай болохоор 4 жилийн 100% тэтгэлэгт орсон байхгүй. За тэгээд дотор байрандаа нэг ч удаа төлбөр төлж үзээгүй, сургалтын төлбөр нэг ч удаа төлж үзээгүй, сардаа харин ч бүр стипенд аваад сурдаг байсан. Тэгэхээр одоо баяа оюутан байсан. Өгдөг биш авдаг нь байсан. авдаг байсан. Ээж аваасаа ерөөсөө ингээд бүр ингээд чөдөөлцөн. Бараг тэндээс мөнгө явуулдаг байсан шүү. сургуулаасаа ерөөсөө сургуультаа төлбөр төлөхгүй юм бижиж харин ч эсрэгээ аваад идэг тийм оюутан байсан байхгүй тий. За тэгээд энэ маань болохоор ер нь бол яг топик 6-тай байсан учраас тий яг тэрний ачаар энэ 100% тэтгэлэг тамрагдах боломжтой байсан. Тэгэнгүүт цаашлаад бас ямар боломжууд байгаа вэ гэхээр би яг энэ 4 жил сурж байгаа хугацаанд бас 2 жилийн хугацаанд хөтөлбөрүүдэд хамрагдаад 100% үн төлбөргүй бас Солонгосын гой газруудаа аялдаг байсан. Тэгэхээр хэл гэдэг амар чухал баг. Бид нар нөгөө угаасаа хэлтэй бол хөлтэй гэж ярьдаг штэ. Тэгэхээр яг тэрнтэйгээ адилхан Солонгост би ямар хэлний мэдлэгтэй явж ийн гэдгээсээ шалтгаалаад би зүгээр амар гоё тав тухтай амьдрах боломжтой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг оюутнууд маань одоо яг Монголдо хэлээ маш сайн сураад те үргэлжлүүлээ топик 6-тай болчвол Солонгост айгүй гоё нөгөө хар бор хэцүү ажлууд хийхгүй өвөл хүүтэнд даарахгүй. Хэлтэй байхын давуу тал шүү. Энэ бол өөрөө хэлтэй байхын давуу тал байхгүй. Тэгэл зүгээр ингээ ямар ч үн төлбөргүй би ингээ аялаа яваад байна шүү дээ тий. Одоо ингээ миний Instagram руу орохоор ингээ дандаа аялсан зургнууд байдаг байхгүй. Тэнгүү Солонгост би амьдарч байхдаа ч гэсэн ингээл би өөрөө яаж яхад айгуу тийм гоё амттай хоол идэх хоббитэй. Тэгэнгүүт нөгөө найзуудаас ахуулаад ихч дүүнер гэл яа гэрлээ болооч наадах чи яадаа юм бэ? Бол битгий зураг бичлэг оруулаад гэдэг. Тэгэхээр ийм гоё зүйлүүдийг хүртэх боломжтой. Цаашлаад бид нар хэрвээ Монголдо ирсэн тохиолдолд те Монголдо айгүй гоё ажлын байранд ажиллах бол чинь Солонгос хэлээ ашиглаад. Солонгос хэлээ ашиглаад маш олон газруудад ажиллах боломжтой. Тэнгүүтээ цалин ч гэсэн те зүгээр Солонгос хэлээ огт мэдлэггүй байсан бол би одоо хамгийн доод хэмжээний цалин авдаг байсан бол те миний цалингийн доод хэмжээ ядаж нэг 2 сая хэдэн 2 сая 500-аас эхэлдэг. За өөрийнхөө чадварыг бүр амар харуулаа явуучвал бүр илүү өндөр цалин авах боломжтой. Ийм гоё зүйлүүд байгаа. Оюутан залуус маань ер нь яг ийм бодол байдгийн ер нь ихэнхдээ те орчинд нь очиж сурах юм бол илүү сайн хэлийг сурчдаг, илүү амархан сурдаг гэдэг нэг
ийм яран байгаад байдаг. Хоёр маань яг энэ дээр бас нэг гоё юу өгөөч. Чи яг миний хувьд гэх юм бол одоо Солонгос улсад анх мөрөөдлөө биелүүлэхэд мөнгө хэрэгтэй гэдэг тий. Мөрөөдлөхөнтэй бас ажил хийхээр анх очиж исэн бол Солонгос очиод би өөртөө зорилго тавьсан л да. Яг за нэгэнд очиод ажиллаа хийгээд мөнгө хурааж явах хоорондоо энэ оронд ирсэн юм чинь хэдийг нь сурчий гэж бодоод ер нь Монголд ч вэ Солонгосч вэ хүн өөртөө зорилго тавиад түүний хөдлөө тууштай байх юм бол тэр хаач байсан аливаа нэг зүйлийг бол яг энэ зүг сэтгэлдээ зорилго тавиад ажиллах юм бол хичээх юм бол хаач байсан хэлийг бол сурах юм билээ. А яг миний хувьд Солонгосч очиод өдөр болгон 150 тэр шиг удлаа юм байхгүй тий. Өдөр болгон би нэг үг хэлдэг байсан шүү дээ. Очиод эхнийхээ өдрөө би чинь саран хайр гэдэг үг ажиллалаа. Хоёр дахь өдөр би түн мөнгө гэдэг үг ажиллалаа. Ингээд жилийн дараа гэхэд өргөн хэрэглээний 365 үгийг би хэлсэн байсан. Тэгээд захирлынхаа өрөөрөө дахиж оронгуудаа сажааны амчны мөнгө сараа минийка бүгд юм сааж үсэё. Захирлаа би Монгол хүн болохоо махаднаар байна штэ гэдэг. Гэх мэтчлэн хэлтэй бол хөлтөөгөөд манай ерөнхий менежер нь хэллээ. Энэ шиг үнэ үг байхгүй. Тийм учраас би Солонгос улсын маш олон уралдаан тэмцээн наадам Солонгос дуугаа Солонгос хэлээ сураад Солонгос дуугаар оролцоод тэгээ одоо ажил хийж байгаа үедээ би чинь одоо тухайн үед Суперстар K гэдэг Солонгос улсын үндэсний хэмжээний дууны сонгон шалралтанд оролцоод 2 сая аюу хүнээс би 48-д үлдээд тэгээ надтай цог хэн оролцож ирсэн гэж бодож байна. BTS-ийн Чонгук. Оо тийм үү. Тэгэлгүй яг битүүс нэг тэмцээнээс гарч ирсэн хоёр ахгүй юу? Тэгээд одоо яг нэг маань BTS-ийн Чонгук дэлхийн од болсон байна. Нөгөөх нь Монголдо жоохон танигдсан байна. Гэтэ тэр нь дэлхийн од энэ Монголдо жоохон танигдсан байна. Тийм чухал биш хамгийн гол нь хүсэл мөрөөдөлтөд хүрсэн чухал байна. Тийм учраас юм зоригтой байх хэрэгтэй өгдүүдээ, зоригтой байх хэрэгтэй. Ялангуяа энэ дээр бас эцэг эхчүүдтэй хандаж бас юм хэлмээр байна. Манай боловсролын шинжилгээ 2026 үзэсгэлэн ярмагц 4 сарын 23-нд 26 оны хооронд болсон үзэсгэлэн ярмагт орлоо. За яг хөө эцэг эхчүүд хүүхдүүдээ аваад явж байна. Гэтэ боршоор цугдуулаад яваад байгаа гэдэг юм байна. Тэгээд хамгийн гол нь нөгөө хурж ирээд манай ингээд 4 мэрэгжилтнээ би ингээд павильонд суулгаад мэдээлэл аваад орхиоч. Хичнээн төгрөг орох юм бэ? Хичнээн цаг хугацаа зарцуулах юм бэ? Ямар боломж байна? Тэтгэлэг байна уу? За онд сурахаар яадаг юм бэ? Өчнөө тэтгэлэг авч болохоор байгаа байхгүй юу? Тэгээ эцэг эхчүүдтэйгээ би чинь өөрөө баг боршоороо тарангуудаа эцэг эхчүүд хүрээд ингүүд нь манаагаас мэдээлэл аваад орох. За нөгөө ахлах ангийн сурагч нар бас ингээд боршоороо барьцсан. Тэр боршоорыг аваачаад баг сайн уншихгүй. Би бол мэдчихээн. Тэгээд хаягдан тий. Тэгэнгүүт манад суугаад манай мэрэгчлэнгүүдээс мэдээлэл аваад орхиог ингүүд тэдэс суусныхаа дараа яаж юм? Оо ийм байдгийм байж тээ. Ийм байдгийм байж тээ гэдэг. Тэгээ мэрэгжил сонголтын дээр нь ялангуяа эцэг эхчүүд ахлахныхаа сурагч одоо бүр дунд ангиас нь хэлсэн шүү дээ. Ярилцаач. Ирээдүйд 2030-аас 2040 он 850 сая хүн ажилгүй болох гэдэг шүү дээ, тий. Хуульч байхгүй болох гэдэг, модель байхгүй болох гэдэг, жолооч байхгүй болох гэдэг гих мэдчлэн. Тэгээд иймэрхүү бидний мэдлэг яг реал амьдрал дээр байгаа мэдлэгийг бидний эцэг эхчүүд оюутан сурагчид хүүхдүүдэд өгч байгаа байхгүй. Энэ бакалаврын төвшөнд, за магистрийн төвшөнд суралцах байгаа хүүхдүүдийн маань хувьд Монголдо ер нь аль хэрэг удаан хугацаанд тийм бэлтгэх шаардлага байгаад байна. Одоо ер нь би бас Солонгос хэлийг сурах гэж бодоод ер нь судалж ирсэн. Тэнгүүт одоо ингээл олон ийм дараалал гаргаад нэгэнд нь суугаад дараагийнхтай суух хэрэгтэй юм уу, яах хэрэгтэй тийм нэг тийм мэддэхгүй бас нэг юм дарааллууд байгаад идэв. Тэгэхээр бас танай сургалтын төвөөс одоо юм багцч гэдэг юм уу, цогц тийм хөтөлбөр бас байдаг болов. Би нэгэн л одоо зориод Солонгос явъя гэж бодсон бол яг ямар сургалтыг одоо ингэж зорж сурах хэрэгтэй болоо тийм. Одоо тэр топикийн оноог л авах нь чухал байгаа даа шүү дээ. Тийм сурч байгаа хүмүүсд маань. Тий. Түрүүн хэлсэнчлэн бакалавр, магистр сурахын тулд топикийн 4-р түвшинтэй байх хэрэгтэй байдаг. За тэгэнгүүт манайхаас яг анхан шатнаасаа сурах үед яг суур анги гэж 6 түвшний анги байдаг. За энэ түвшинд болохоор яг манай хөтөлбөр маань яаж явагддаг вэ гэхээр Солонгосын Сөүл их сургуулийг мэдэн штэ тий. Номер 1 сургуулихгүй. За тэгэнгүүт маш олон ухаалаг, мундаг хүмүүсүүд яг тэр сургуулийг төгсдөг. За тэгэнгүүт манайх болохоор яг Сөүл их сургуулийн хэлний бэлтгэлийн хөтөлбөрөөр явагддаг. Тэгэхээр хэлний бэлтгэлийнх нь яг гадаад оюутнууд Солонгос хэлийг яаж сурдیں۔ Яг тэр сурах бичгээр сураад явдаг. За тэгээд 1-ийн АБ, 2-ийн АБ, 3-ийн АБ гэдэг ингээд нийтдээ 6 төвшин маань суур анги гэж үзэхэд болно. За энэ суур ангид болохоор топикийн яг 3-р төвшин хүртэлх тэр бүх мэдээллийг авах боломжтой. Тэгэхээр яг үнэхээр манай яг багш нарыг дагаад хичээлээ шинэ үгээ үзээ те. За дөрмөн айгуу сайн цээжлээ явцсан энэ хүүхдүүд маань болохоор шууд топикийн 3-р төвшөнд бүрэн тэнцэх боломжтой. Гадуур нөгөө оноо амлсан сургалт гэж байдаг. Тэгэхээр оноо амлсан сургалт гэдэг дээр би бас жоохон тийм зүйлийг огт хэлдэггүй. Яагаад вэ гэхээр тухайн яг сургалтын төвөөс 50% те хариуцлагыг яг авж байгаа ч гэсэн
оюутан бас 50% хариуцлага нь байгаад байгаа байхгүй. Гэтэл манай оюутан өнөөдөр сургууль дээр ийм бэлтгэлтэй гинэ, ийм тэмцээнтэй гэд хичээлдээ ирэхгүй байвал дахиад нөгөө хичээлүүдээсээ те 20 гаруй шинүүгийг одоо үзэж чадхааргүй болчихж байгаа. За дөрмөөс явцруу явчихж байгаа. Инхээр нөгөө алдагдаад байдаг байхгүй голдоо. А тэгэхээр манай сурагч нар маань бас маш хариуцлагатай хичээлээ үзэх ёстой. А тэгвэл нэг анхааруулж хэлэх ёстой зүйл нь юу вэ гэхээр одоо солонгосчууд, японочууд, хятадууд, за тэгвэл Вьетнам хүмүүс маань өөрсдөө айгүй потенциалтай хүмүүс. Тэр донд бид нэр ингээд солонгост өрсөлдөө штэ. Олон улсын хүмүүстэй өрсөлдвөл жоохон ингээд яана би бүр мяга мэдрээд байдаг байхгүй. Тэгэхээр эндээ тэр маш олон чадваруудыг эзэмшээ топик оноогоо бүр тултал нь авч иж тэр хүүхдүүдтэй өрсөлдөх байхгүй. Тэгэнгүүтээ одоо яг манай энэ үндсэн суур ангиа төгсвөл хүүхдүүд маань топикийн 4-тэй байж топ одоо бакалаврт сурах боломжтой юм чинь топикийн тактикийн анги гэж байдаг. За топикийн тактикийн анги нь яадаг вэ гэхээр топикийн тэр төвшин тогтоох шалгалтанд гарч ирдэг сонсох, унших, бичих дасгалуудад хэрхэн яаж тактиктэй ажиллах хэрэгтэй юм те. За тэгэнгүүтээ би ямар үгүүдийг мэдчихэж энэ дасгалууд дээр яг зөв ажиллах боломжтой, яаж өндөр онаах боломжтой. Тэр бүх зүйлүүдийг яг энэ топикийн тактикийн ангид авдаг. Тэгэнгүүтээ жилдээ энэ топик маань өөрөө 4 удаа явагддаг. 4 сард, 5 сард, 10, 11 гэсэн. Тэгэхээр одоо яг 12 дугаар ангид сурж байгаа, төгсөж байгаа хүүхдүүд маань ирэнгүүтээ за би одоо л сурах болохгүй гэж ярьдаг байхгүй юу? Тэнгүүт яадаг вэ гэхээр одоо бараг 6 сар төгсгөөд байгаа шүү дээ. Гэтэл топикоо хизээ сурагд хизээ топикийн оноогоо аваад явах юм бэ те. Тэгэхээр манай яг сурагчид маань за 9 дугаар анги за болохгүй маа гэхэд 10 дугаар ангиасаа би солонгос зүрэн сурья гэж бодож ивэл эрт ирээд солонгос хэлнийхаа суурай зөв тавиад үргэлжлүүлээд топикийн оноогоо аваад туталтал нь 6-тай болчоод тэгээд за одоо тэгвэл ийм шилдэг сургуулиуд байна те. За ийм шилдэг сургуулиудад явахын тулд өөрөө бас сонгохын тулд өөрийнхөө бүх чадварыг тултал нь авах хэрэгтэй байхгүй. Топик 6-тай байх хэрэгтэй. Тэгэнгүүтээ 12 дугаар ангийн манай сурагчид маань болохоор гол чоноо маш чухал байдаг. Гол чоноо муу байвал сургуулаас нь тэр хүүхдийг энэ хүүхэд гол чоноо муу юм байна. Угаасаа сурахгүй бараг зүгээр цагийн ажил хийгээ явчих юм байна гэж бодох байхгүй. Тэгэхээр яг зорилгоо сайн тодорхойлоод аль болох эрт сургалтын төвүүдэд хандаад маш олон мэдээллийг сайн аваад за тэгвэл эцэг гэхийн хувьд болохоор за нийгмийн даатгал яаж төлцсөн байх ёстой байдгийг гих мэтлэн энэ одоо бүх хэрэгтэй материал мэдээлэлтэй тэр бүгдээрингийн бэлдсэн байвал хүүхэд маань илүү сайн, илүү том сургуулиудад сурах боломжтой. Яг хөө итгэлэгт хамрагдах эсвэл том одоо сургуулиудад одоо авахч гэдэг юм уу тийм зүйл дээр бол яригдж байгаа боловч за яг наа одоо магистр ч юм уу энийг сурах гэж байгаа хүмүүс бол мэдээж өөрснөө яг тодорхой хэмжээнд хэлний бэлтгэлдээ хамрагдаад явчихад бол боломжтой байгаа болж тийм. Тэр айхтар том өндөр төвшөнд аваачих шаардлагагүй. Гэтэ яг бас ингэж яж болно. Мэдээж одоо маш чухал манай ерөнхий менежер маань маш чухал мэдээлэл өглөө. Тэрнээс гадна яг 12 дугаар ангийнхаа маань тэгвэл одоо хэлгүй өстө баларх юм байна да гэдэг ч юм. Гэхдээ явн явтлаа заавал хилээ сур. Яг ганаа бараатайгаа сурцсан байхад очоод тэ ерөөхдөө бас энгийн амьдралдаа ингээд нөгөө нэг мэдлэг солонгос хэлний анхны шатны мэдлэгтэй яваад очисон хүүхд хүртэл хэлний бэлтгэл чинь бүтэн жилийн төлбөр төлдөг байхгүй юу? Ямар нэгэн сургуулийн хэлний бэлтгэл бүтэн жилийн төлбөрөөр төлдөг. Очоод 6 сар бас хичээж агаад эндээс нөгөө үсгээ мэдээж аваад уншаад бичээд ойлгоцсон хүүхдүүд маань очихороо 6 сарын хугацаанд яадаг вэ гэхээр хэлээ бас гяс сурчдаг байхгүй юу? Тэгээд тэндээ топикийн 4-өөс дээш оноогоо авангууд бакалавр руугаа орлоо гэж бодоход нөгөө бүтэн жилийн төлбөрийн тал нь бакалавр руу шилжчихдэг байхгүй юу? Яг гих мэдчлэн. Тэрнээс гадна бакалавраар, магистраар нэгээс дээш жил хичээлээ таслахгүй, хууль зөрчихгүй, ямар нэгэн байдлаар хичээлдээ маш сайн ингээд ажилласны дараа яадаг гэхээр ээж аав нь одоо визний асуудалгүй болно гэсэн үг. Одоо юу хэмдэ одоо мөлт виз авах боломжтой гэсэн үг. Гэрийнх нь тий. Нэг жилийн дараа гэсэн үг. Тэгээ ийм хүү маш том боломжууд байдаг. Түрүүний хэлснээр одоо ерөнхий менежерийн гэрэл туяаг маань хэлснээр бол ер нь бол топикийн оноо их байх тусам бенефит авах нь маш их л гэж одоо хэлэх гээд байна. Гэтэ оройтойгоо шүү. Бас хилээ сураад ингээд явах бүрэн боломжтой шүү гэдгийг л хэлэх гээд байгаа. Одоо тэгээ бас 9 дугаар ангид байгаа хүүхдүүд маань эртнээс бэлдээд эхлэх юм бол бүр л амар болох нь юм шүү гэдэгээс хэллээ. Гэхдээ одоо солонгос соёл гэдэг чинь өөрөө Азад ингээд тарцсан байж байна тий. Тэгэхээр ч одоо манайхан ч өөрснөө K-pop, кино, драма, одоо дуу юу гэдэг бүгдийг л үз шар сонсч байна. Би ер нь баг
10 жилийнхнийг нийл солонгос суурьтай байгаа болов гэж Тийм шүү дээ, бодож байгаа шүү дээ. Тэгэхэд бол хэл сурахад илүү дөхөн болоод Тийм шүү дээ. ойлгомжтой болоод ирж байгаа болоо. Тэгээ яг хөө хилтэй түрүү манай ерөнхий менежер маань топгийн 6-тай байжгаад тэг ямар их гоё бенефитийг солонгос улсад ингээд тэг маш гайхалтай ингээд суралцаад хүрээд ирсэн ийм мундаг мэрэгчлэлтэн байгаа байхгүй юу. Миний хувьд ч гэсэндээ очиод магадгүй тэг ажил хийхээр очисон ч гэсэндээ хэдийн сурснараа би нэг мэтгэд л олон улсын дуудаачдын байгууллагаас шалгарч ороод солонгосын асар олон нэвтрүүлэгт ороод оддын хаанд хүртэл ингээд ороод оддын хааны тайз нэр хүртэл зогсож байхдаа ёо яаж хэл сурсан юм бэ гэж бодож байгаа байхгүй. Би яаж хэлийг бие дагаад сураад бусдаас ингээд хүний хичээл зүтгэл байдаг юм байлаа ерөөсөө. Сая долларын үнэтэй сургалтын төв, сая долларын үнэтэй ном сурах хүчийг, сая долларын үнэтэй багш хүслөөд ер нь бол хүүхдээ өөрөө хичээхгүй бол тэгэл бүх зүйл Битээр хичээвэл сурах уу? оройтойгоо. Тийм шүү дээ тий. Хоёлаа нэг солонгос явъя да. Одоо та хоёр баг итгэхгүй бах та манай сургалтын төвд яаж ингэж 65-тай, 68-тай хүмүүс сурж иртэй солонгос хэл. Оо очно. Яг тэр тэдний зорилгонд ойлгох. Очоод яг хүүхдүүдийн солонгос байдаг юм байна л да. Очоод л мөн хүүхдүүдээ бас ингээд онгоцны буудлын дээр ингээд тосуулаад гадаар явахдаа хүүхдүүдээ гадуураа хичээл ном те ажлын тасуулаад явах юм. Ядаж би хилээ сураад метронд явдаг болчий. Бас мёндон дээр очингуудаа жун гагаач усаа юу те одоо хямдруулаад өгөөч гэдэг ч юм уу. Нэг гуанзанд ороод нэг ресторанд ороод шигдаанд ороод бас хоолой захиалах хэмжээний те ийм болчихё гэд танаа манай сургалтын төв сурж байгаа амралтын өдрийн анги сурж байгаа хүүхдүүд тэр зөндөө ахмад настангууд маш их байгаа байхгүй 50-аас насныхан. Тэгэхээр үнэхээр юм гэдэг нэрээ үнэхээр хичээх юм бол зорилгоо тавьчих юм бол хүн болгонд бүх юм Тэгж оройтгүй гэж те. Тохирох одоо мэрэгжлийг одоо сургуулийн тийм мэрэгжлийнхтэй бас ингээ хамтдаа гой зөвлөлтөх нь байна. За бичиг баримтыг яаж бүрдүүлэх талаар мэдээлэл өгөх нь байна. Топик 6 авсан. За тэгээд яаж гоё те тэнцэж те одоо ямар гоё тэтгэлгүүдийг авах боломжтой танд зөвлөж өгөх сайхан багш нар байх нь байна. За тэгээд тэтгэлэгт хамрагдах боломжуудыг бас бүрдүүлж өгөх нь байна. Нэг дороос та бүхэн маань бүх төрлийн одоо үйлчлэгийг авах боломжтой юм байна. Тэгээд өнөөдрийн дугаараар Common Солонгос хэлний сургалт зуучлалын төвийн хамт олон маань оролцлоо. Та бүхэндээ баярлалаа. Маш баярлалаа. Тэгээд манайх яг хоо гамтгоон ингээд өөрийнхөө сургалтын төвийг солонгосын хэлний сургалтын төв болон солонгос руу сургууль зуучлалын төв хийлээ. Манайх бас үйл ажиллагаа өргөсгөөд удахгүй бас Япон руу гаргахаар одоо үйл ажиллагаа томорж штэ. Тэгэхээр маш гоё юм. Бас зөв явсны үнэхээр ач тус юм болов уу гэж би бодож байна. Хүн зөв явах тусам ингээд зөв хүмүүсээр хүрээлүүлээд үйл ажиллагаанд хүртэл ингээд зөв сайхан болж явдаг юм байна. Тэрнээс гадна сүүлд ингэж хэлэхэд бол ингэж хэлмээр байгаа. Манайхаас зөвхөн та бүхэндээ манай баг хамт одоо бүрдүүлэхдээ би Avengers багийг бүрдүүлсэн. Үнэхээр 5-аас 15 жилийн туршлагатай маш мундаг хүмүүсийг бас шийд сонгоод хамтарч ажиллахаар болсондоо үнэхээр баяртай байна. Хурж ирээд өөрийн биеэр хурж ирээд хүүхдээ дагуулад манай бас оюутнууд ч юм уу манай сурагчид бас хурж ирээд зөвлөгөө авч олно шүү. Манай хаяг баруун дөрвөн замын Гранд Плазагийн 804 тодод байгаа шүү. Бүгдээрээ бид тэр сайхан нэрсэглээд сайхан чин сэтгэлээсээ та бүхэндээ хандах болно. Тэгээд бүх зүйл сайхан байх болон мөрөөдлийнхөнтэй хамтдаа Common гэж хэлмээр байна да. Маш их баярлалаа. Та манаас сошиал хаягуудыг нь очиад сонирхоод Common гэдэг Корея гэдгийн Ко, Монголиа гэдгийн Мон нийлүүлээд Common гэж бичих юм бол сошиал дээр гараад ирэх болно. Ингээд өнөөдрийн зочдоор Common Солонгос хэлний сургалт зуучлалын төвийн үүсгэн байгуулагч Захирал Гантогоо, за Common Солонгос хэлний сургалт зуучлалын төвийн ерөнхий менежер Гэрэл Туянаар оролцлоо. За хамт исэн үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн дээр өндөрлөж байна. Маргааш энэ цагт эргүүлцлаа. Тэр баяртай.